Улсын их хурлаас өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны өдөр иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хөтөлжээ. Энэ хууль ирэх 9 дугаар сарын 1-ээс эрүүгийн шинтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хуулийн шинжилгээр иргэний хуулийн 281-р зүйлийн 2 дахь хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцноо. 3 дахь хэсэгт зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байх юм а. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 2, 3, 4 дахь хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдж, улсын эдийн засаг сулралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлт гарсан иргэнэ бодоогүй шийдвэр гэж эдийн засагч Дэлгэр сайхан тайлбарлаа. Тэрээр иргэд хооронд мөнгө шилжүүлэх, зээлдүүлэх, зээл нь хүүтэй байж болох эсэх асуудлыг өнөөгийн Монголын эдийн засагт нээлттэй хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам гэж харж байна. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрлөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг юм а. Бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болсгүй зүйлээ гэж иргэний хуулийн нэмэлт өөрчлөлийг шүүмжлэх хуульчиж байна. Өөрөөр хэлбэл иргэд аж ахуйн нэгжүүд хуулийн этгээд хэн нэгэн тодорхой шалтгаантайгаар нэгэндээ мөнгө зээлдүүлэх боломжтой бөгөөд санхүүгийн заавал зуршлагчаар дамжуулах шаардлагагүй. Энэ нь бол эдийн засгийн нөхцөл байдалтай тохирсон юм заалт юм болов уу гэж харж байна. Энийг байхгүй болгосноор иргэдийн хоорондын өнөөдрийн Монголын эдийн засаг мөнгөн болон мөнгөн бус харилцаанууд тодорхой хэмжээний түвшинд хүрээгүй, зарим талаараа ухралттай байгаа энэ үед бол иргэд хоорондоо мөнгө болон бусад эд зүйлсийг тодорхой гэрээтэйгээр шилжүүлэх, зээлдүүлэх нь боломжтой байсан нь ерөнхийдөө өнөөгийн орчиндөө бол тохирно. За иргэний хуулийн 282 дээр зээлийн гэрээний хүүг зохицуулсан ийм иргэний харилцааг зохицуулсан зохицуулт байсан. За зээлийн гэрээг талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. За хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хуулийнхны ашиг сонирхолд ил тохиролтой байх юм бол шүүх хүүг багасгаж болно. Хуульд өөрөөр цагааг бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцно гэсэн энэ заалт бол бүхэлдээ хүчингүй болсон байна. Иргэний хуулийн шин заалт хэрэгжиж эхэлснээр нийгэм эдийн засаг гэрээний харилцаанд олон сөрөг үр дагавар бий болно гэж очир бол хуульч хэвлэл төгсөн ярилцлагатаа дурджээ. Учир нь арилжааны банкнаас зээл авахд бүрдүүлэх материал их шалгуур шаардлага өндөр хугацаа ихээхэн шаарддаг тул иргэд аж ахуйн нэгжүүд хувь иргэдээс зээл авдаг. Энэ утгаараа иргэдээ олж байгаа зээл нь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж хөрөнгө мөнгөний дутагдлыг нөхөх сэлбэх зах зээлийн зүй ясны арга хэрэгслээ гэж тэрбээр үзжээ. Нөгөө талдаа зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь төлөвлөхөд зээлийн хүү чухал ач холбогдолтой. Өмнө нь 1994 онд иргэний хуулиар зээлийн гэрээ хүүтэй байгуулахыг хориглосон зохицуултыг 2020 онд батлагдсан шинжилсэн найруулсан иргэний хуулиар өөрчилсөн байдаг. Уг өөрчлөлтөөр зээлийн гэрээг хүүтэй эсвэл хүүгүй байгуулж болохоор хувьчилсан байжээ.